Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан үзүүлж байна. Та бидний амьдрал, хайр дурлал, гэгэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн сайхан гэр бүлийг бий болгодог. Эцэг их өөрийн мэдэх чадах бүхнээ өөр хүүхэдтэй харамгүй хайрладаг. Энэ бол та бидний эрхэм баялаг. Их хүүхдийн эрүүл мэнд, их орны эрхэм баялаг. Дөнгөж төрсөн нэрад заавал үзүүлэх тусламжийн талаар эцэг эхчүүдийн мэдлэг хангалтгүй байна. Ийм учраас бид өнөөдрийн дугаартаа хүүхэд төрмөгц эцэг эхчүүдийн зайлшгүй мэдэж байх зүйл анхны тэмрэлт гэж юу вэ? Ямар ач холбогдолтой вэ? Нэраа хүүхдийг асархад та бидний гаргадаг нийтлэг алдааг хүргэхийг зорилоо. Сайн байцгаана уу үзэгчдээ, эрхэм баялаг нэвтрүүлгийнхаа хамгийн анхны дугаарыг хүргэж байгаадаа туйлын их баяртай байна. Учир нь нэвтрүүлэг маань хүүхэд бүрийн эрүүл саруул өсөд тойрнох энхийн мананд үзэгч та бүхнийг, эцэг эхчүүд та бүхнийг нэгтгэж уриалж эрхэм баялаг болсон эрүүл мэндэ хэрхэн хамгаалах тухай мэдлэгийг олгох зорилготой юм а. Ингээд нэвтрүүлгийг хамтран хөтлөн явуулах хоёр эмчээ тайзан дээр өрье. Энэ бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрчим төлөвлөгөөний дасгийн их эмч, цогцолтын ариун цэник, мөн яаралтай тусламжийн дасгийн их эмч Даваанемийн Солонгоо. Сайн байцгаана уу үзэгчдээ. Эрхэм баялаг нэвтрүүлгийнхээ анхны дугаарыг хүргэж байгаадаа их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон бид баяртай байна. Их эцэг эмээ өвөөгээд айл гэрэг гишүүн бүр инхри бяцхан үрсээ эрүүл өсөн төрнүүлж альва эрсдлээс хамгаалахыг чухалчилдаг үлээ. Нэвтрүүлэг маань их хүүхдийн эрүүл мэндийн асуудалд онцгой ач холбогдол өгж байгаа. Түүнчлэн өсвөр насны охид хүүгүүд залуучуудын нөхөн үрчүүн эрүүл мэндийг ч энд хөндөх болно. Улсын эрүүл мэндийн спортын яам, за их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хамтраад хүүхдийн эрүүл мэнд амьдрах хувь мэдээллийн стратеги гэсэн энэ хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж эхлээд явж байна. Манай ард иргэд маань энэ өвчлөлөөс яаж урьдчилан сэргийлэх вэ? Өвчлсөн үед өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг яаж хамгаалах вэ? Яаж эмнэлгийн тусламжийг богино хугацаанд олж авах вэ? Ер нь бол энэ эрүүл амьдрах хэв маяг гэж юу юм? Энэ буруу зан үйлээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг ч юм уу. Энэ олон тулгымдсан асуудлуудаар мэдээллийг их энгийн хялбар ойлгомжтой байдлаар ард иргэдэд хүргэх нь бол их чухлаар тавигдаж байгаа юм л. Нэвтрүүлгүүд маань манай ард иргэдийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлж эцсийн үр дүндээ Монгол хүний амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Магадгүй энэ ороогийн хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг бол шинэ хүнтэй болох. Тэгэхдээ та бүхэн санал нийлэх бах. Миний хувьд 5 жилийн өмнө анхныхаа хүүхдийг гар дээрээ досч аваад
огшиж сэтгэл огдолж байсан. Тэр мөчүүдээ ч гэсэн эцэг эхчүүд та бүхэн тодхон санаж байгаа хаа. Тэгээд залуу эцэг эхчүүд бид хүүхдээ төрсний дараа мөн төрхөөс өмнөх үеүүдэд олон мэдгүй зүйлүүдэд тулгардаг. Тэгэхээр тэр бүхэнд манай нэвтрүүлэг хариулт өгч чадна гэж бодож байна. Монгол улсад 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 5 хүртэлх насны хүүхдүүд эрүүл, элсэн мэнд боожиж байгаа тоон үзүүлэлт нэмэгдсээр байна. Харин дутуу болон бага жинтэй, халдварын гаралтай хүнд өвчин, хүчил төрөгчийн дутамгчлаас үүдэн цөөнгүй нэраа дөнгөж мэдлээд эхний 7 хоног хүртэл амьдрах боломжгүй байсаар байна. Нэрaan эндэгдэлд хүргэж буй дээрх шалтгаануудаас маш энгийн хялбар аргаар үржилэн сэргийлэх боломжтой бөгөөд үүнд эцэг их олон нийтийн дэмжлэг ихээхэн чухал байна. Нэрaan эрт үеийн нэн шаардлагатай тусламж нь өндөр үнэтэй, боловсронгуй багаж тоног төхөөрөмж шаардлагагүй төрөлтийн хэвийн үйл ажиллагаанд суурилсан энгийн арга хэмжээ юм. Үүнд хуурайшуулах, харьсаар шүргэлцүүлэх, дулаан байлгах, эрт амлуулах, нүдний халдвараас сэргийлэх, амьдын дархлаажуулалт зэрэг хамаардаг байна. Мягны үйлчлэхээ зорилтын эхийн эндэгдлийг бууруулах, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилттой хүрсэг ийм амжилттай ажиллаж байгаа. Энэ нэрийн эрт үеийн шаардлага тусламжийг бид нар улсын хэмжээнд бүрэн хэрэгжүүлж ажилласнараа бол Монгол улсын одоо нэрийн эндэгдлийг бууруулах ийм одоо үр дүн төрнө. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид төрсний дараах нэн шаардлагатай тусламжийг эцэг эхчүүдэд танилцуулж хүргэх болно. Тэгэхээр өнөөдөр дөнгөж төрсөн яраад үзүүлэх нэн шаардлагатай тусламжийн талаар зөвлөгөө авахаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн төрөх тасгийн эмч Болор Тунгалаг болон их баригч Буйна нарыг тайзан дээр урья. Сайн байна уу? Залуу эцэг эхчүүд бид хүүхдээ гидсэнд бүрэлдэх тэрл цагаас бүх зүйлд анхаарал эрүүл мэндийн боловсроо сайжруулах хэрэгтэй болдог байна. Хэлгүй яах вэ? За ерөнхийдөө бол шинээр төрж байгаа нэраа хүүхд маань бол тухайн жирэмсэн ээжийнхаа эрүүл мэндийн тойл юм шүү дээ. Тийм учраас охид бүсгүүчүүд маань бол жирэмслээ төлөвлөж байгаа бүсгүүчүүд маань жирэмсэн болохоос өмнө өөрөө зөв эрүүл аж төрөх ёсонд суралцаж өөрөө эрүүл байснаар эрүүл үг төрнө гэсэн. Тэгэхээр залуу эцэг эхчүүдийн андуу ташаа ойлголтод зөв мэдээлэл өгөх зорилгоор манай нэвтрүүлэг хийгдэж байгаа юм. Тэгэхээр төрхөөс өмнөх төрөх үед бас юуг анхаарах хэрэгтэй байдаг юм бэ? Ерөнхийдөө бол жирэмсний хяналтын явцад бол тухайн жирэмсэн ээж маань жирэмсэн үеийг яаж даван туулах вэ, юу хэрэгтэй вэ гэдэг нь бол хяналтын эмч нарын маань зохицчихэл болон явцсан байдгийг. За миний хэлхийг хүсэж байгаа хамгийн гол зүйл буюу надад тулгамддаг асуудлын талаар хэлэхэд төрөх гэж ирж байгаа ээжүүд маань болон аавууд маань төрөх үед үүдэлт гэж юм байт юм аа. Энийг төсвөлэн гарах ёстой юм аа. Чиний ээж чинь чамайг ингэж төрүүлсэн юм аа. Чи ингэж төрөх ёстой гэдэг бодлыг толгойдоо маш сайн суйрлуулж ирснээр энэ маань төрөлт хэвэн явахад нөлөөлнө. Ерөнхийдөө шинээр төрж байгаа нэраа хүүхдийг маань хүүг хүндлэхээс өмнө эхийн хөвлий дээр тавьж хуурайшуулах байдал маш чухал юм. За хуурайшуулаад үлгий даваагаар хуурайшуулсан дараагаар няраад малгай өмсүүлнэ. Энэ маань бол дулаан халталтаас сэргийлж байгаа давуу талтай. За малгай өмсүүлээд хуурайшуулсан дараагаар хүүг хүнддэг болсон. За хүүг хүнсний дараагаар тухайн их болон няраад үлгий даваа болон өмчлөөр хүчиж байлуулдаг. Одоо дэлгэцэн дээр гарч байгаа тийм ээ. За тий яг үнэ. Энэ маань бол ерөөсөө анхны тэрвэрлэлт гэсэн үг. Дөнгөж төрсөн нэраа хүүхдийг эхийн хөвлөй дээр байлуулаад анхны тэрвэрлэлт. Энэ бол анхны тэрвэрлэлтэй гэж байгаа. Анхны тэрвэрлэлт маань маш олон ач холбогдолтой. Үүний хамгийн нэгдүгээр гэх юм бол их хүрийн нандин хайрын холбоог бэхжүүлж өгдөг. За дараагийн хамгийн чухал юм гэх юм бол умаа арчлан сайнаар нөлөөлнө. Мөн халдвараас сэргийлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эхийн бие дээр байгаа бичил битнүүд нэрaan арьсаар шүүрлснээр нэраад тархлаа тогтоож халдвар орох хэслийг буруулж өгдөг гэсэн. First of all, the parents expect that the young baby Эцэг эхчүүдийн гол алдаа нь хүүхдийг төрөнгүүд ээжээс хурдан холдуулж, үлгийдэж, үзлэг, эмчилгээ хийхээр авч явна гэж боддог. Үнэн хэрэгтээ нэраг ээжээс нь салгалгүй хамт байх ёстой юм л да. Нэраа хүүхдийг дөнгөж төрмөгс байрлуулах хамгийн тохиромжтой газар нь ихтэй хамт буюу эхийн цээжин дээр хүүхдийг нүцгэн байрлуулах гэдгийг эцэг эхчүүд мэдэх хэрэгтэй. Энэ үед нэраа ихтэйгээ арьсаараа шууд хүрэлцснээр дулаан алдалтаас сэргийлэх төдийгүй дулаанаа хадгалж цаашид эрүүл бойжоход чухал ач холбогдолтой. Иймд дөнгөж төрмөгцөө хүүхдийг эхийн цээжин дээр нүцгнээр нь тавиад арьсаар ширүүлцүүлэх ёстой гэдгийг эцэг эхчүүд мэдэж төрсний дараа цээжин дээрээ тавихыг хүлээж авах ёстой. За нэрийн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн аргыг одоо хэрэгжүүлснээр хүүхдүүдийн одоо амьдрах чадвар, гадаад орчны төсвөртэй байдал, за өвчлөлийг багасгах, эрт үеийн эндэгдлийг бууруулах давуу талтай.
Энэ нэрэн шаардлагатай тусламж гэдэгт маань хамгийн одоо гол эзлэх зүйлс нь бол дулаан алдалтаас сэргийлнэ гэж хүүхдийн даарахаас сэргийлнэ гэхэд бол их хүүхдийг төргүүт ихтэй бол арьс арьсаар шүргэлцүүлэх. За мөн анхны тэврэлт байж гэн өөрөөр хэлбэл хүүхэд одоо ихэс нь арьс арьсаар салахгүй шүргэлцүүлж байгаад хүүхдийг эрт амлуулах асуудал байж гэн. За хүүхдийг одоо усанд орохыг 24 цагаар хойшлуулна гэд олон асуудлууд байж байгаа. Ээжийн нүцгэн цээжин дээр хүүхдийг нүцгнээр нь тавина гэдэг бол ээжээсээ дулаан авна. За ямар ч дулаалга халаалтын одоо ширээ халаалтын тийм төхөөрөмж бол ээжийн биеийг дулааныг бол гүйцэх тийм таатай орчинг бол бүрдүүлж чаддгүй. Ээжтэйгээ анх аль болох ойр байх нь бол энэ хүүхдэд хамгийн сайнаар нөлөөлдөг. Зочрол авах нь бага байдаг. За хүүхэд дөнгөж төрөнгүүтээ ээж зэрэг тэрвэрлэн гэдэг маань их дотроо байгаа мэт сэтгэл төрж их ингэж тайван хэвддэг. Төрж байгаа няран одоо амьдралын одоо маш том алтан үе гэж хэлж болно. За ээж хүүхэд хоёрын хооронд одоо их хүрийн холбоо тэр үеэс эхлээд маш одоо зузаан холбоо үүсдэг. За хүүхэд өөрөө тайван амьсгалж эхэлнэ. За мөн одоо их хүрийн хоорондын одоо холбоо сайжрна. Ээж нь хүүхдээ их сайн эрхрийлж ингэж хайрласнаар бол ихийн умаан одоо агшил төртөл ингэж сайжирдаг байна. Дараагийн чухал юм гэх юм бол ангир уураг амлалт маань ийшд явагдана гэсэн үг. Тусгаалцуг. За ингээд ээжийн маань хэрхийдээ гарангууд хүүхэд маань хураашуулаад даавгаараа удаж мучаа. За одоо энэ бол анхны амлалт гарчин шүү дээ. Энэ маань бол юу гэхээр хүүхэд маань өөрөө хүссэн үедээ буюу ерөнхийдөө ингээд хин юмлэдэ тавгааны 5-аас 10 минутын дараа няраа маань өөрөө хөхөө хайгаад шүлсэн гоож аваад хүсн бур заагаад мөлхөөд бөхрөгөө тэмүүлэх. Энэ бол юу вэ гэхээр хүүхэд маань хөө аж гинэ гэсэн үг. Ингээд их маань хүүхдээ хөхүүлснээр анхны амлалт буюу ангир уурга авч байгаа юм давуу талуудтай юм байгаа анхны төрөлт маань. Тэр хураашуул гэдэг маань цээжин дээр тавьчаад альчуураараа арчаад хүнжлөөр хүчийг хийж байгаа шиг байна. Альчуур юу гэхээр үлгий даваахгүй юу? Үлгий даваагаар хураашуулаад нэгээс хоёр даваагаар тухайн хүүхэд маань хурь болтол хураашуулна гэсэн. Хин хөвлөд байгаа хүүхэд маань ерөөдөө 37 градусаас гарч ирж байгаа. Бүлээн орчноос тасалгааны температурт гарч ирнэ гэдэг маань бол том хүнээр зөвлөж хэлэх юм бол 0 хэмийн хүүтэнд явж гинэ л гэсэн үг. Усанд ороод дүүшнээс гарч ирж байгаа юм шиг. Яг үнэ. За тэгсэн үг тийм болохоор хүүхэд маань маш их даарж байгаа гэсэн үг. Тэгээ бид нар хураашуулаад байна гэдэг маань юу вэ гэхээр хүүхдийг дулаан алдалтаас буюу даарахаас нь сэргийлж байна гэсэн. Их баригч та бидэнд дулаан алдалтыг тайлбарлаж өгөөч. За хүүхэд маань төрөнгүүтээ анх ээжтэй анхны тэврэлт гэдэг маань бол хүүхдийг маш их дулаанаас алдалтаас сэргийлж байгаа. Дулаан алдалт гэдэг маань нэгдүгээр хүүхэд маань зулаа гараад дулаан алдна. Ийм учраас хүүхдийг төрөнгүүт ерөөсө хүүхдэд малгааг өмсүүлнэ. Зулаа гараад 40% алддаг гэсэн. Тийм зулаа гараад 40% алддаг. Хамгийн их дулааныг бол зулаа гараа алддаг. Тийм учраас хүүхдэд төрөнгүүт нь малгай өмсүүлнэ. Хүүхдээ маш сайн хураашуулах ёстой. Энэ нь ууршлын замаар хүүхэд дулаан алддаг учраас хувь хуваараа болгож байгаа ихийнхээ хөвлөд дээр тавиул их нь өөрөө ч тайван нор зочиж сэрэхгүй тайван хүүхэд ч өөрөө тайван байна. Нэраа хүүхдийг дулаан алдалтаас сэргийлэх нь маш чухал. Үүний тулд төрх өрөө дулаан байх, хуурайшуулах, арьс арьсаар шүргэлцүүлэх, амлуулах, угаах, жиндэхийг хойшлуулах, үлгийдэх хувцлах, их хүүхэд хамтдаа байх, дулаан тээвэрлэх, дулаан сэхэн амьдруулалт зэргийг хийх нь дулаан хэлхийг бий болгодог. Шинэхэн ээжүүд, аауд өргөдөн суусан байгаа юм. Тэгэхээр саяхан нэралсан нэгэн ээжийг тайзан дээр урьж байна. Сайн байна уу та? Өөрийгөө бидэнд танилцуулаач. Сайн бацгаана уу? Намайг Амар Жаргал гэдэг. Таныг сайн нэралахад саяны ярьсан зүйлийн дагуу цээжин дээр тань хүүхдийг тавьбуу төрөхөд ямар байв сэтгэлээсээ бидэнд хуваалцаач. Саяхан манай хоёр дахь хүүхдээ үлгийдэн авсан. Одоо 10 сартай. Их хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төв төрсөн. Тэгээд төрөхөд нэр сталин тусламжуудыг бол яг үзүүлж исэн. Би сая хараа суужила. Намайг төрөхөд хүүхэн маань яг хөвлий дээр тавиад тэгээ хураашуулаад тэгээд малгай өмсгөөд за хүүтэй халаа баяр хүргээд дараа нь чэйжин дээр нь тавьсан. Тэгээд чэйжин дээр ээжгүй хоёр хамт байгаа. Тэгээд хэсэг хугацааны дараа хүү маань мөөмөө ирээд өөрөө хайгаад тэгээд хөөд тэгээд битээр айгүй амгалан тавин хүүхдэд цуг байгаа болохоор ямар санаа зовх зүйлгүй хүү маань ч гэсэн ойлгохгүй тайван байжсэн. Өмнөх төрөлтөөс хэр ялгаатай байв? Өмнө нь төрөхөд хүүхдийг нь аваад явж байсан гэсэн тийм ээ. Их үрийн холбоо гэдэг тэр үед бол илүү их мэдэрч ирсэн. Өмнөх төрөлтөн дээр болохоор та хүүтэй боллоо баяр хүргэе гэд үлгээдээ даваа явжсэн. Тэгээд тэр үедээ ээж авч явж байсан бол. Тэгээд намайг орноос бууж л хүүтэйгээ уулзж ирсэн цуг байсан шүү дээ. Тэр орон дээр байтлаа ганцаараа ингээд
төрснийхаа дараа хүүгээ ямар хүүхд төрсөн болоо яаж байгаа бол гэж санаа зовх зүйл ихэд юм лээ. Тэгэл дими тийшээ хараад хүүг маань надад өгдгөн болов гэд санаа зовхын зүйлээс энд бол тийм асуудал байгаагүй. Маш баярлалаа танд. Дараагийн ээжийг тайзан дээр өргөж байна. Сайн байна уу та? Өөрийгөө бидэнд танилцуулаач. Намайг Уран Цэцэг гэдэг. Би саяхан төрөөд одоо 2 сар болох гэж байна. Манай гэр бүлийн хувьд анхны үрээ үлгэж аваад аз жаргалаар дүүрэн баяр баясгалтай сайхан байна. Тэгэхээр анхны төрөлтөн дээр юуг мэдэрсэн гэдгийг үзэгчдэд сонирхолвол би охин маань 3 дугаар төрөхөд төрсөн. 3 дугаар төрөхөд бас ялгаагүй саяхан ээжийн хэлснээр бас л одоо нөө хүүхдийн маань төрсний дараа нэг хөвлий дээр тавиад малгай өмсгөөд бид хоёрыг дулаан хүнчлөөр хочиж өгчээсэн. Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр дүнгиж нөө ээж болж байгаа учраас маш их аз жаргалыг мэдэрчээсэн. Бид нар чинь төрхөөр маш их ядарч сулддаг штэ. Тэр үед хүүхдээ анзаараад бүх анхаарал хүүхд рүүгээ хандаад бүр нөө төрх үеийнхээ ядарч сулдсныг мартцсан байсан. Хүүхд маань бас сайхан байх шиг санагдсан. Яагаад тэгэхээр амнаас нь шүлсэн бурцаагаад амаа ангаагаад хөхөө хайж эхэлж байсан. Баярлалаа танд. Таныг судалдаа сухыг хүсэж байна. Тэгэхээр залуу эцэг эхчүүд манай нэвтрүүлэгт өргөдөн ирсэн аудаас асуух асуулт байгаа байх гэж бодож байна. Манай эхнэр амарчаад үүтэй болсон. За тэгэхэд бол би тэр үед гойд эхнэр лүгээ залгаад асуухт бол үүтэй болсон гэсэн мэдээлэл өгөх биш. Яг хэдий жилдээ харсан бэ гэдэг сайн мэдэхгүй байсан. Тэгэхээр ямар зүйлийг асуух гээд байна гэхээр яг одоо дөнгөж төрсөн нэрэг жинлэхэ болсон юм уу энэ талаар бас тодорхой мэдээлэл өгөөч гэж асуумаар. Ер нь хүүхдийг дөнгөж төрөнгүүт нь жинлэх, өндрийг хэмжиж авах зайлшгүй шаардлагатай байдгийн болов уу? Ерөнхийдөө бол хиллэх нь зөв, хэмжих нь зөв. Гэхдээ энэ маань бол няраг дулаан байлгахаас илүү чухал ач холбогдолтой зүйл биш. За тэгэхээр энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх үзэгчд болон эцэг эхчүүдэд бидний хүргэсэн санааг ойлгосон байх гэж бодож байна. За тийм болохоор та хэд маань хүүхдээ хэдий илвэ гэхээс өмнө миний хүүхдийг хуурайшуулсан уу? Миний хүүхэд дулаахан байгаа юу? Миний хоёр хүүхэд хайр сэтгэлийн холбоонд гүн бат байна уу гэдэг асуултыг илүү тавих нь ач холбогдолтой юм а гэж хэлмээр байна. Баярлалаа. Дөнгөж төрсөн нэрийг жинлэхийг дүр хойшлуулах, усанд оруулахгүй байх, чагнуурыг бүлээн болгож шагнах нь дулаан алдалтаас сэргийлнэ. Нярай маань өөрөө төрөөд ээжийнхээ одоо цээжин дээр тавьчихад өөрөө ээжийнхээ хөхийг ирж эхэлдэг. Өөрөө ингээд мөөмөө олоод одоо өнгөтг. Тэгэхээр энэ агшинг бол бид нар хүлээх ёстой. Анхны тэрвэрлэлд их чухал үр дүнтэй болох нь нотлохоогоор батлагдсан. Бүрэн зөв хуурайшуулснаар нэрэн амьсгалыг зочроож даархаа сэргийлнэ. Эхийн цээжин дээр нүцгэн байлгаж арьс арьсаар шүрүүлцүүлснээр хүүхдийн арьс ягаарч дулаахан эрүүл байна. Хүн лugшил зогссны дараа хүүг хавчих нь цус багталтаас сэргийлдэг. Хүүхдийг төрөнгүүд одоо ангир уурга амлуулсны дараагаар бид нар хүүхдэд хийгдэг урьдчилан сэргийлэх ажиллбаруудыг одоо хийж байгаа. За тухайлбал хүүхдийг төрөнгүүд нүдний халдраас урьдчилан сэргийлж нүдний тосыг одоо хийдэг гэсэн бол за энэ хийх ажиллбар маань одоо төрсний дараа 1 цагийн дараа бол одоо хийгддэг болсон. За түүнээс гадна цусрахыг хам шинжээ сэргийлж витамин К бол төрсөн хүүхэд болгон тарьдаг. За энэ ажиллбар маань төрсний дараах одоо эхний 2 цагийн дотор бол одоо хийгдэж байгаа. За түүнээс гадна төрсөн хүүхдийг бид нар одоо 6 цаг болонгууд усанд оруулдаг гэсэн бэл одоо энэ маань хойшлогдоод хүүхдийг 24 цаг болсны дараагаар бол хүүхдийг одоо усанд оруулдаг ингэж болсон. Хүүхдийг бол наад зах нь 24 цагаас хойш угаах ёстой. Энэ хооронд бол энэ хүүхдийн биед ихээсээ авч гарсан одоо янз бүрийн халдвар эсэргүүцэх, нянг эсэргүүцэх энэ одоо ихийн хүүхдэд байгаа энэ бодисыг угаачих юм бол хүүхд бол халдвар авахд хэлбэр болдог. За энийг бол бид маш сайн анхаарах хэрэгтэй. За түүнээс гадна хүүхдийн хүүг бид нар бол төрсний дараа одоо төрөнгүүд хавчдаг гэсэн бол одоо бол хүн лugшил зогсны дараа буюу 1 минутын дараагаас одоо ингэж хүүг бол одоо хавчиж тасалж байгаа. За энэ маань одоо хүүхдийн цусны одоо эзэлхэн буюу одоо цусны тэнцвэрт байдал одоо хэвийн болсны дараа бол одоо хүүг хавчиж тасалдаг ийм одоо сайн талтай ингэж болсон.
кесар хагалгаа гэдээ ярьдаг тий. Кесар хагалгааны үед бол одоо ингээд яг бас үнэхээр одоо нөгөө хүүхэд маань яг цагийнхаа дотор жигд бүгдээрээ амлаж чадж гэнэ үү ч гэдэг юм уу. Эсвэл одоо ихэд үнэхээр одоо тэр хүүхдийг анхны тэрвэрлтийг одоо яг цаг хугацаанд нь тэрвэрлж гэнэ үү, арьс арьсаар нь шүргэлцүүлж гэнэ үү гэд асуудлууд байгаа. Гэхдээ энэ бүхэн бол бүгд хэрэгжиж болох асуудал. За хуучин бид нар бол одоо хүүхдийг төрөнгүүд нээж дээр нь бол одоо шүргэлцүүлээгүй хэвтүүлээд ингээд хурдан хугацаанд авдаг гэсэн л одоо бол төрөх өрөөнөөс төрсний дараах өрөөнд одоо хүүхдийг их шилжтэл одоо ээж хүүхд хоёр бол хамт байж байгаа. Дэлхийн нийтээр батлагдсан, нотлогдсон энэ нотлохоон суурилсан энэ тусламжийг бол одоо энэ манай улсын бол бүх одоо шатлалын тий анхан шатнаас эхлээд 3 дугаар шатлал хүртэл ер нь төрөлд явагддаг бүхэл одоо байгууллагууд бол нэн тэргуунд хэрэгжүүлж одоо яг бүх элементүүдийн тэгээ нэг хэсгийн үлдэрчээд тийм ээ зөвхөн нэг арьсаар шүргэлцүүлчихэд нөгөө хөхүүлэх ажиллагаагаа хойш нь тавьчихдаг ч юм уу цагийн дараа хөхүүлэх ч гэх юм уу ийм асуудал байхгүй нэг тэргуунд яг жигд ингэж хэрэгжүүлж хөвшүүлж дадал болгох нь чухал юм л да. Одоо төрж байгаа хүүхэд болгон энэ одоо тасаргааг заавал авах хэрэгтэй. Ингэснээрээ л бид нэр эрүүл хүүхэд бол одоо байж нөхцөл бүрдэж байгаа. Төрж байгаа ээж маань энэ талын мэдлэгтэй байх хэрэгцээтэй. Нэн шаардлагатай гэдэг бол юу гэхээр ерөөсөө бүхэл төрсөн хүүхдэд үзүүлдэг тусламжийг хэлээд байгаа. Ариун наймч үзэгчдэд залуу ээжүүдэд ангир уургийн ач холбогдлын талаар мэдээллийг хүргээж. Ангир уург гэдэг маань төрсний дараах 2-3 хоногт ялгарч байгаа өтгөн шаргал өнгөтэй хийсүү юм. Ангир уурганд югаарч орлож болшгүй байглаас саягдсан дархлааны бодисуудыг агуулсан шин тижээлтэй бодис байдаг юм аа. Тэгэхээр ангир уург маань сая их барихын эмч маань ярьлаа шүү дээ. Төрсний дараа 1 цагийн дотор хүүхдээ амлуулах ёстой гэж. Тэгэхээр бид нэр хүүхдээ амлуулж байгаагаар ердөөсөө л бэлэн дархлаа хүүхдэд суулгаж өгч юм гэсэн үг юм. Цаашлаад хүүхдээ халдварт өвчин болоод бусад өвчнүүдээс одоо сэргийлэх бэлэн дархлааг суулгаж байна гэсэн үг юм. Нэг тусал ангир уургал нэг аяга хийн ердийн сүртэй тэнцвүүц шин тижээлтэй байдаг. Нэгэн туслана. Тийм. Тэгээд ангир уург маань ерөөсөө эхний 24 цагийн туршид 30 мл ялгардаг. Тэгэхээр 24 цагтаа 30 мл ялгарна гэдэг бол энэ бол уг нь бол сонсоход бага хэмжээ байгааз. Гэхдээ дөнгөж төрсөн няран ходоодны багтаамж бол ердөөсөө л шээ хурууны хумсын толионы чинийхэн хэмжээ. Ийм жижиг нөө? Тийм, ийм жижиг байдаг байхгүй юу? Эхчүүд маань хүнд маань сүү орохгүй байх, хүүхэд маань садахгүй байх гэж санаа зовндог. Тэгэхээр энд санаа зовх хэрэггүй байх нь хүүхдийн ходоод жим жижигхэн байх нь үүсэж байгаа ангир уург нь ч жоохон байх нь. Гэхдээ энэ үүсэж байгаа ангир уург маань хангалттай шимт хижээлтэй хүүхдийгээ цатахгүй хэмжээний ангир уург ялгарч байна гэсэн үг. Ээжүүд сүү орохгүй байна гэд янз бүрийн үндэсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Тэгэхээр энэ нь зөв юм болов гэж асуумаар байна л да. Ээжүүд янз янзын бүтээгдэхүүн хэрэглэдэг юм аа. Миний мэдх ээжүүдээс лав гүзээ хэрэглэж гин, бичээ идэж гин, шар будааны одоо цай аавна гэж дандаа тийж ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ бол ээжүүдийн хувьд байдаг нийтлэг бодол нь. Тэгэхээр энэ хооллолтоос хамаарахгүй. Энэ бол бидний тархинаас ялгарч байгаа хайрын гормон гэж нэрлэгдэх хөхний сүү үүсэлтийг дэмждэг сэдээдэг ийм гормон ялгардаг юм байна. Тэгэхээр энэ хайрын гормон буюу энэ хайрын дааврыг ялгаруулахын тулд бид нар яах ёстой вэ гэхээр хүүхдээ сайн хөхүүл, хүссэн үед нь хөхүүлээд бай. Тэгээд хүүхдээ 20-30 минут өөрөө тавьтал нь сайн хөхүүлээл. Өөрөө сайн амар, сэтгэл санаагаа амар амгалан байлаа. Тэгхэл юм бол хөхний сүү аяндаа үсээд л юм гэсэн. За манай ээжнэр бол одоо хүүхэд чадахгүй ингээд эхний одоо 1 2 3 хоног бол дандаа хөхний сүү орлуулагч одоо уулах юм одоо хандлагатай болж идэг. Тэгэхээр энэ бол ерөөсөө хүүхдэд зориулагдсан. Ялангуяа дөнгөж төрсэн эхний 3 хоногт бол одоо тохиромжтой сүү бишээ гэдгийг бол ээжнэр болгон манад анхаарах хэрэгтэй. Төр хөрөөнд анх хамлуулахдаа энэ ээжнэр одоо эмнэлгийн ажилтнуудыг одоо тусламжийг бас зайлшгүй авах хэрэгтэй. Тэгэхээр ялангуяа анхны төрөгч ээжнэр хүүхдээ анх зөв амлуулж чадж гэнэ үгүй гэдгийг одоо хэвтэй байрлалтай байгаа юм уу хагас одоо хэвтэй байдалтай байхдаа амлуулдаг учраас бол бас анханасаа буруу одоо өмхүүлэх юм тал байдаг. Өөр ямар нэг юмд анхаарлаа хандуулж болохгүй яг хүүхдтэйгээ харьцаад ингээд хүүхдтэй ингээд тайван ингээд суугаад байвал хүүхдээ маань одоо анхаарал сарнихгүй хоёрдугаар ээжээс маань одоо окситоцин гэдэг гормон бол маш сайн ялгарна. Энэ гормон маань сүүний ялгарлтыг маш сайн ингэж нэмэгдүүлдэг ийм гормон гэж байдаг байна. Хүнсний бүтээгдэхүүн идэж сүү орохгүй байх нь байна. Та бүхэн бодлороо хайрын гормоноор өөрийнхөө хүний сүүг бий болгож удирддаг байх нь шүү гэдгийг хэлмээр байна.
зүгээр төрөх замаараа төрсөн ч кесар мэс засал хийлгсэн ч энэ хүмүүст бол одоо жигдэл үзүүлэх хэрэгцээтэй юм л да. Одоо төрж байгаа хүүхэд болгон энэ одоо асаргааг заавал авах хэрэгтэй. Ингэснээр л бид нэр эрүүл хүүхэд бол одоо бойжих нөхцөл бүрдэж байгаа. Гарал үүсэл, шашин шүтлэг, яасан үндэс тийм ээ, орлого альнаас нь ч хамаарахгүйгээр Монгол улсад төрж байгаа бүхэл хүүхдүүд бол за ер нь бол дэлхийд дээр төрж байгаа бүх хүүхдийг бол энэ анхны төвөрлөлтөнд хамруулна гэдэг бол одоо бидний гол зорилго. Эрүүл мэндийн ажилтан эцэг эхчүүд бид бүгд энийг мэдэх ёстой. Бидний өмнө нь баримталж байсан зарчим өөрчлөгдсөн нь шинээр гарч ирж буй нотлохонд суурилсан юм. Өмнөх 10-аас 15 жилд хийгдсэн судалгаа шинжилгээний үр дүнгээс харахад их нэрийг салгаж асарснаар хүүхдийг дааруулж, дөнгөж төрсөн нэрийг зочролд оруулах, цаашид эрүүл өсөн бойжих, үндэс болсон дархлыг нь бууруулж, халдвар төртөх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон ба нэраа үеийн эндэгдлийн ихэнх хувийг дээрх анхны төвөрлөлтийг хэрэгжүүлснээр сэргийлэх боломжтой болохыг олон орны туршлага харуулсан юм а. Бидний ярьж байгаа сэдвт эрүүл мэндийн байгууллагын үүрэг хариуцлага мөн эцэг эхчүүдийн боловсрол их чухал үүрэг оролцоотой байж таарах нэ. Эрүүл мэндийн талаар мэдлэгтэй байна гэдэг нь эцэг эх бүрийн эзэмших хамгийн чухал зүйлүүдийн нэг. Энгийн хэрний амьдралд хэрэгжүүлэхэд хялбар энэ бүх зүйлүүд танай гэр бүлийн ирээдүйд маш чухал юм шүү. Тэгэхээр өнөөдөр бидний ярьж байгаа энэ сэдвт эмнэлгийн байгууллагын үүрэг хариуцлага залуу эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол их чухал үүрэг оролцоотой байх нэ. Эцэг эхчүүд маань эрүүл мэндийн талаар мэдлэгтэй байна гэдэг нь хамгийн чухал асуудал юм. Тэгэхээр энгийн хэрний амьдрал хэрэгжүүлэхэд хялбар энэ аргуудыг заавал дагаж мөрдөрөө гэж уриалмаар байна. Эрхэм үзэгч та бүхэн ирээдүй болсон үр хүүхэд гэр бүлдээ үргэлж хайр инэрлээ түгээж агаарай. Эрүүл ухаалаг ирээдүйг бүтээх нь эцэг эхчүүд бидний эрхэм зорилго юм шүү. Тэгэхээр дараагийн нэвтрүүлгээрээ бид Нэран эмнэлгийн заагүй мөн Нэран шаргалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэхэд бэлдсэн байгаамаа. За ингээд дараагийн дугаараа уулзлаа. Түр баяртай их хүүхдийн эрүүл мэнд их орны эрхэм баярлалаа. Эцэг эх бэлтгэл муутай байдаг. Баталгажуулж сурах одоо биднэрт бол үлдээд байна. Эрүүл мэндийн боловсролыг эзэмших шаардлагатай.